Сайн байцгаана уу? За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд төргий. Бүгдээрээ сайн биз дээ. За би энэ сүүлийн өдрүүдэд манай гэр бүлийнхэн аялалд явах гад гэрийнхнийхээ одоо ачаа барааг бэлдээд нэлээд завгүй байж байна. За 6-гийн 6 хүн өвлийн улирлаар одоо дулаан газар руу явах гэж байгаа учраас дагалт байсан зуны утаснуудаа одоо гаргаж бэлдээд зарим нэг шаардлагатай зүйлсийг нэмж аваад ингээд ачаагаа бэлтэж байна. За энэ удаа би ингэж ачаагаа бэлдэхдээ 6 хүний одоо ачаа барааг эмх цэгцтэй байлгах үүднээс одоо хүний хувцыг тусдан ангилан хийх боломжтой юм даван уутнууд авч ачаагаа бэлтэж байна. За энэ их зүгээр юм аа. За талбай баг эзлэн дуу чимээ багтай. За тэгээ дотроос нь ингээд дотор нь байгаа юмнууд нь ил харагдах боломжтой гэх мэтчлэн. За мөн ингээд гутлаач гэсэнтэй ингээд шороод хоос нэвтрэхгүй одоо ийм хамгаалттай уутанд хийгээд одоо талтайчих боломжтой. За ийм сет ийм уут авч ачаагаа бэлтгэж байна. За хэдийгээр 6 хүн явж байгаа ч гэсэндээ хүн болгон одоо өөр ингэсэн чамдаан чирээд илгүүгээр нэгдсэн нэг том одоо 2 чамдаантай явахаар л одоо ачаагаа бэлтэж байна. Тэгээ бас баггүй ажил болж байна. За хэрвээ ярьж хэлж чаддаг бол одоо энэ удаагийн аялалд одоо хамгийн их одоо сэтгэл догдолж байгаа хүн ээжийн бяцхан хүү ах гэж бодож байна. За миний хүү Японд төрснөөс хойш анх удаа одоо өөр улс руу аялах гад явах гэж байна. Тэгээ хүүдээ зориулаад бас дулааны одоо нэмгэн ийм хувцснуудыг бол авч бэлдсэн байгаа. За энэ бол одоо нарны хамгаалттай Uniqlo-гийн ийм цамц байна. Хэдийгээр халуун ч гэсэндээ бас air conditionтэй байдаг учраас дотор орохдоо өмсөх ийм хувцснууд авах хэрэгтэй юм билээ. За мөн одоо миний хүү анх удаа ийм зуны шахаа өмсөх байх гэж бодоод сандал бас авч бэлдсэн. За тэгээ нийлх жоохон дөнгөж сууд сурж байгаа хүүхэдтэй гадагшаа явах гэж байгаа учраас хүүдээ зориулаад ийм шалан дээр дэвсдэг угсардаг ийм одоо дэвсгэр авсан. Буудлын шалан дээр дэвсээд хүүгээ суулгая, тоглуулъя гэж бодсон байгаа. За дээрэс нь халуун газар явж байгаа учраас мэдээж шумуул ихтэй. Тэгээ шумуулны цацлаг бол одоо зайлшгүй хэрэгцээтэй зүйл. За мөн одоо ус мусанд орж тоглоод наран дудаан байхаар бол нарны тос турхна гэж бодоод хүүхдийн зориултын нарны тосыг бас авч бэлдсэн байгаа. За онгоцонд мэдээж анх удаа нисэх гэж байгаа учраас бас чих эвгүй болох гээд байдаг. Тийм учраас хүүдээ зориулаад одоо онгоцонд нисэх үед нь чихтэнд нь хий гэж бодоод ийм эрзэний чихний бөглөөс авсан байгаа. За гартаа ингээд нөгөө хүүхдийнхаа чихэнд зориулаад таарсан хэмжээнд ингэж аваад тасалж аваад хэрэглэх боломжтой учраас ганцхан одоо миний хүү гэлхгүйгээр ивэлж гисэн аваад хэрэглэх боломжтой ийм хөөрхөн чихний бөглөөс байсан. Энийг надад дүүмэн санал болгоод тэгээд надад маш их таалагдсан. За мөн ганцхан онгоц гэлгүүгээр усан бассейнд орох ч юм уу тийм ингээд чихэнд нь ус орох гээд эвгүй байдаг бол хэрэглэж болно. За тэгээ октоодтай явж байгаа учраас мэдээж үсний боолт, гоёл чимэглэл гэдэг авах юмнууд зөндөө. За халуун газрын нарны малгайгаа ч гэсэн мартаж болохгүй. За мөн Японд бас их халдаг учраас зуны улирал бид нэр юм гар сенс хэрэгэлдэг. Тэгээд ивэл бас сенсээ авч явж байгаа. За энэ дээр нэмээд бас ийм нэг кулер гэдэг юм одоо Японд өнгөрсөн зун нэлийн тренд болсон. За ийм өрөөний температурт 28 градуст ингээд хатуу хэлбэрт шилжээд халуунд зүүчид бас хүзүү сэрүүттэй зүгээрээдэг. За миний хүү ингээд бор хоолнд орсон. Тийм учраас хүүдээ зориулаад бас хүүгийнхаа иддэг одоо хоолнуудыг авч явах хэрэгтэй. За яахын аргагүй бор хоолнд орж явах үед нь ингээд аялж таарж байгаа учраас Японыхаа одоо идэж сурсан хоолноос нь ахиухан аваад явж байгаа. За онгоцонд бүгдээрээ 5 тухтай явахын тулд бидэд бас 7 цаг ниснэ баггүй хугацаа. Тийм учраас хүзүүндээ ингээ хийлээд хийчдэг юм дэр авсан. So here excited and really excited. And if it was out of 100, I'd give about 100 or 95. I don't know. Yeah, I've been бич нөгөө Монгол тэгээд бас Японоос нөгөө онгоцоор яваад байгаа. Тэрнээс тэгвэл тэгдэг болохоор team их excited биш. Гэтээ өөрөө мэдгүй оронд явж байгаа болохоор бүр excited. За тэгээд бас хүүхдүүдтэй явж байгаа учраас одоо шаардлагатай гэсэн юмнуудыг бүгдийг нь одоо аваад л явна. За ханиад том гайгүй байх болов гэж бодож байна. Тэглэж гисэндээ ерөнхийдөө ханиад нэм за тэгээ ингүүнийхээ байнгуудаг юм гэх мэтчлэн шаардлагатай юмнуудыг гэртээс юмнуудаа ингээд уутлаад ямар ч байсан бэлдээжлээ. Энийг аваад явна да.
За бас нэг сонирхолтой авч явж байгаа юм. Хүүхдийн гидс одоо зайлагдахаас сэргийлээд дээр үеийн дом гэх юм уу жижигхэн шилэнд ингээд усгийгээд авцсан байгаа. За энийг ингээд онгоцоонд хүүхдийнхаа хүслэгийн хавьд зүүгээд явчихна. За тэгээ би тэгэд энэ удаагийн аялалд бас зөвхөн би манай гэр бүлээс гадна 2 эмээтэйгээ эгчтэйгээ ингээд хамтдаа яваад уулзах байгаа учраас за Монголоос ирж байгаа эмээтэй заяа тэнд унших одоо номоо захиалга өгч байна. Dragon Force чинь юуны тухай юм бол? It says Wild Spark. Okay, not Diaries of a Wimpy Kid. Үлээж нөгөө тэр Dragon Force тэгэхэд харуултаа. Тэг? Наадах чи авч үзье. За ингээд ээжийн ерөнхийдөө бэлтгэл ажил дуусаад би тэг аялалтаа гарлаа. За өглөөрт босоод ачаа бараага машинд ачаад за ингээд хүүхдүүд маань явхад бэлэн болсон байна. Тэр онгоцоор өгсөн шүү дээ. Purple өнгөтэй онгоцоор. Миний охин баяртай байна уу? За би тэд пактлаад памперсаа мартсан байна. Готлаа унагчлаа. За ингээд Японд Герман тур баяртай. Тэгээд дараагийн влогороо бид тэдний ниссэн airline ямар байсан, очисон улс маань ямар байсан талаар бүгдээрээ шинэ влогтой уулзцгаая. Өнөөдрийн влог маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.